25-ны Пүрэв гарагийн хөгжилтэй хөнгөн байцгаа юураатай Янаг Яахва нэвтрүүлэг ийхүү хэллээ. За, өнөөдөр манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар тантай хамт аз жаргалын төлөө Транскапитал банк-ус санхүүгийн байгууллага хамтран ажиллаж байна. Өнөөдөр та бүхэнд хөнгөн хөгжилтэй байж яахыг хэлдэм бэ гэд үзүүлэхээр хөтлөгч номон уугнаа чанцаа анжгаанаар хүрэлцэн ирсэн байна. Баяр хүргье. Өөртөө баяр хүргэж тэр. За өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв хулгайчийг ол. За. Ер нь бол тодорхой л доо чанцаа л байгаа шүү дээ. Тодорхой. За ингээд дууслаа гарах уу гэдэг. За ингээд нэвтрүүлэг туслаа. Та чанцаад дурггүй мó. Та бүр үзий ятаад байгаа. За ингээд нэвтрүүлэг туслаа гэж. За одоо ингэж юм заяа. Манай ажлын хамгийн баян хүн өөр ажилд зарцуулах бохны мөнгөө буюу 100 сая төгрөгөө авчираад ширээн доогоороо шидчихсан байсан чинь алга болчихжээ. Йоо ямар үнэтэй бох вэ тэр бох. Харин тий. 100 сая ширээн доогоороо хийсэн. Тэр баян хүн чи одоо ингэ байхгүй чи орондон сууж байгаа үстэй. Алга болчихсон байна. Ядахад яг энэ үеэр камер ажиллаагүй. Бүтлэн бөксөөр ирсэн юм бэ. Өнөөдөр бүгдээрээ радиогийн 20 ажилтнуудаас хулгайчийг олж шийтгэн. Шууд хүн гүтгэж болохгүй. Ааха. Тийштэй та сая чанцаа гэсэн. Би биш үү? Бүр сэжигтэн гэж явдсан штэ. Уг нь бол Харин жижиг мэдээлэлээс үндслэн хулгайчийг мөрдөн шүү нөхдөө гинэ. За. За. Энэ яа. Энэ зохиолч ингээд яг нэг ингээд биднийг ингээд дунд нь хагаралдуулах юм ийгээд байгаа Тэг байхгүй. гээд байна. Одоо сэжиглж Би зүгээр зүн совингороо те эцсийн бүлэгт би байх вэ гэж айж байна. Энэ зохиолч надад жоохон дургүй хүн байгаа юм. За, асуулт нэг намаагаас эхэлсэн. За. Хулгай гарсан цаг бол тодорхойгүй. Гэхдээ тэр баян хүн цүнхтэй мөнгө чирээд орж байгаа нь бол гадаах камерт үлдсэн байгаа юм. За. Ангараг ажиллаа хийж байх үед нь ажлыг нэг хүн амсгаатаад байсан гэж ажлынх нь нэг хүн амсгаатаад байсан гэж хэлсэн. Ангараг хэлсэн байна шүү. За. Эрэгтэй эмэгтэйг нь мдээгүй гэжээ. Гэхдээ тэр хүнийг цайвар үстэй байсан байж магадгүй гэжээ. Та хэнийг гэж бодож байна вэ? Яагаад? Цайвар үстэй байгаа. Одоо цайвар үстэй. Таныг цайвар үстэй цаан гэд та хулгайч гэвэл тань айгу муухайгааз. Тэгэхээр би таныг бол сэжигтэн нэг гэл тэмдэглээд авчихна. Би өнөөдөр өштэй яг 3 цаг болж байгаад орж ирээд шууд эфирлүүг орсон хүн байгаа байхгүй юу? Тантай амьсгаж жийсэн. Тийштэй. Маш өндөр амсгаатай. Ангар таны амьсгааг бол мэдэрсэн. Сэжигтэн нэг цайвар үстэй. За, өөр манай цайвар үстэй хүн хэн байна? Эрика байж болно эмэгтэй гэв. Эрика ч ингээд нэг Сор сонин орсон байдаг. Сор орсон байдаг. Эрика амар амьсгаддаг шүү бас. Амьсгаатай байсан. Өөрөө жоохон шаргалт үстэй. За маш байж болно. Цайвартай орно гэсэн. Бас цайвар үстэд оруулж болно шүү. Болох юм байна. За ингээ 3 сэжигтэн гарч ирж байна. За, За гэхдээ ер нь хамгийн сэжигтэй байх нь болохоор анжгаах байгаа байхгүй. Тий, бүр цав цайвар уу. За, Нөгөө хэд чи сортой цайвар. Би тэгээ хамгийн гол нь би энэ асуултаар ингээд хамгийн би ихний юу хийх вэ гэхээр буцаагаад одоо нөгөө нэг хин том цүнх буюу гартаа юм байж гарсан байдгийг буцаад гарах камераа шалгуулна. Хамгийн эхлээд. цонхоор цаашаага унгаацсан байж болно л доо бас. За яг эхлээд би бол тэгж шалгуулна. Тэгж болно шүү дээ. Тэгээ дээрээс нь хоёр дахьт нь би камер шалгуулна. Хоёр дахьт нь гэх юм бол яана. Нөө нэг манай хувцсны шкафнууд эдэн штэ тий. Бүх шкафнуудын төлхөр надад байдаг шүү. Бүгднийг би явах. За ингээд манайхаас угаасаа 100 сая төгрөг алга болсон манайхаа тий. Бүгдийн шалгахаас арга алгаа гэд бүгдийг шалгаж үзэн. Минийх онгорхой байгаа. Минийх юм дотор нь бол 10 сая төгрөг бол байгаа Та шүү. тэгвэл яг цонхоор хайцсан байл та. Минийх юм байгаа 10 сая. 90-ийг хайчаад 10 нүд эцэж. Байл та. Хойдлын цонхоор бас унгааж болж байна тий. Ер нь бол явж болно шүү. Нэг бол одоо ангараг байсан бол энд яагаад ангараг өөрөө сэжигтэй биш байгаа юм? Ангар цайвар үсгүй шүү дээ. Үгүй ангараг тийм үстэй өөрөөсөө холдуулах гээд цайвар үстэй гэсэн болж болно шүү дээ. Ангар өөрхийн амьсгаалтыг сонсоод уу. Нэг Үгүй харин тэгээ ингээд хотлаа битүүлээд тэгээ өөрөөсөө холдуулж иж болно шүү дээ. Яагаад үгүй гэж тийм үстэй. Тэгээ мөрдөгчд бол ингэж асуудаг юм байлээ. Чи яг тэр үед юу хийж исэн бэ? Тэгж асууд. Бас болно. Ангараг чихвчээ зүүцэн компьютер руу хараад сууж исэн л гэж гуцсан л та. Тэгэхээр чин хүн амьсааж байгааг сонсох боломжгүй. Тэгэхээр тэр харин тийм байхгүй. Харин тийм байхгүй юу? Ааха. Сонссон байх байхгүй те.
За. Энтэй ингээд цайвар өстэй гэдэг нь ингээд над руу дайрсантай адилхан байгаа мал та ер нь бол тий. Ясэл тэгж. За чи юу гэж бодож байна? За миний хувьд амар гэрээ. Энд одоо ямар хэрэг гарсан. Одоо өгцөлтөө Ингэсэн л дээ. Манай 100 сая төгрөг алга болчиход байгаа юм уу? Манай нэг хүний бохны мөнгө байгаа юм хөрх юм. Яг 100 сая байсан ойлгомжтой юу? Тодорхой юу? Тийм 100 сая байсан гэдэг байгаа ингээд. Гадна талын камер харахаар орж ирж байгаа. Ингээд чирээд орж иж байгаа нэг цүнхээ чирээд орж иж байгаа. Цүнхэн дээр нь 100 сая төгрөг бичсэн байсан байна. Тийм юм чирж орж иж байгаа. Тийм явдал болсон байдгийг. Тэгсэн чинь манай ангарах гэдэг найруулагчдын албаны дарга маань жихвчтэй сууж исэн мөртлөө хүн амьсгаадахыг Наа чи бол ахаа шууд хадлаа болгоо. Нэг давслаад ахын шал. Жигвчтэй сууж исэн мөртлөө бичээш юу? Одоо цагдаа хараад толгойг нь эргүүлэх гэж үзэж нөгөө цайвар үсч чинь. Нөгөө цайвар үсч орлоо гэж. Эрэгтэй эмэгтэй нь битгдээгүй. Нэг хүн амьсгаадчихсан. Нэг юм уу тэгээд? Нэг л хүн гэж байгаамаа. Хоёулаа амьсгаадсан бол тэр бас сэжигтэй шүү. Харин тийм би наад чи асуудаг шүү бас. Яг өгөл төр тийм байхгүй юу? Гэхдээ ангарах хэрэг хоёулаа амьсгаадсан бол эргэж харах байна. Надад ийм таамаг байгаа байхгүй юу? Магадгүй ангарах жихвчгүй байсан бол нэг хүний бас нэг тэнд магадгүй тэр мөнгийг өөрөөд гарч байгаа ч юм уу тэр амьсгаадсан төвцсөн тэр чимээг сонсох боломжтой. А чихвчтэй байж чихвчний дууг даван орж ихээр би хоёр өөр хүн байсан юм болов уу? А цайвар өстэй байж магадгүй гэхээр шууд анжига таныг сэжгэлж байгаа би. Нэгдүгээр. А гэхдээ нөгөө нэг өөрийн төвшүүлж байгаа таамагын дээрээсээ болоод хоёр эмэгтэй хүн бас цайвар өстэй тоонд орчод байгаа шүү дээ. Тэгэхээр тэнд хоёр ба түүнээс дээшгүй амьсгаалчихсэн байж бас болно шүү дээ. Тийм ээ. Тийм ээ. За чанцаа юу гэж бодож байна? Намайг хэлэнгүүт тэгээс шилж. Намайг сэжиглэгүүд шууд шилж үлдсэн. Би энэ тохиолдолд би ч одоо бас л жатхын аргаар гэдэг чи би ч өөрөө мэдэрнэ штэ. Нэг л тийм нүдэнд хүүтэн цайвар өстэй хүнийг л ажиглаа. Надад тэгж орж ирлээ гэж. Надад орж ирлээ гэж. Нилээ ирүүн дээр ямаа сахалтай нөхөр ч юм уу те. Тэр нь бас их цайвар байна. Тийм жоохон цайвар хар холилдсон. Залуудаа савуул савчдаг ч юм уу те. Яа, алхна. Ер нь бол тэгээд дүүн яа штэ те. Танилуу юм хон бас цацна. Гэтэ зөвхөн танилуу биш. Нөгөө гурван сэжигтэн лүү ч цацаж үзэн. За. Тий, гар далаан дальдчихжээ нөө яаж яа хутах шидэн оногдох нь За. Мөрдөх лавгүй ч шүү дээ. Гаргаж ирсэн шидэж мэдсэн. Шидсэн хутгад оногддог баатар. Хэрэг болтчгүй наад чи сэжигдэг хэрэг байна. Тэр оногдчихгүй энэ гэмгүү байна. өөдөө итгэлтэй байна. Оногдоо цоогдоо цус мус нь өсөж ирчин. Наа чи гэмгүү байна. Тэгээ суугаад ямар ч асуудалгүй ер нь. Шуу суугаад. Тий, яг иймэрхүү аргаар би бол яг хэрэгтнийг олно гэж бодож байна тий. Асуудалгүй. За одоо би хариулъя. Би бол энийг ба шүү дээ. Дуутай холбож ойлгоод байгаа юм л да. Ямар гоё. Гил хар шөнийн зүтэн цалбуур л үстэй ирсэн. Тэрвөө гэж. Тэр хүн байвал яах юм? Өвлөөгүй юм уу? Юу гэсэн юм? Чиний салгал уусаа. Ана радио дээр болохооч. Тийм байж болох байхгүй. Энэ ангарах чи аимхай. Сүнс сүдэр хардаг. Тийм юм харсан байж. Зүгээр айцснаасаа болоод. Айцснаасаа болоод тийм сүнс сүдэр харсан байж болно шүү дээ. Тэгэхээр би бол хин нэг сэжиглэмэрг байгаа байхгүй юу? За. Юмыг яаж үтгүү тийм нөө 100 мянга чи байрандаа байж ивэл яах. 100 сая ш тахаа. 100 сая. Сэжиглэж бол болно гэж бодож байна би лав. Тий, би бол тэ Хүнийг гүтгэж болохгүй чи авсаа. би зүгээр ангарахыг бол тэ айц сүцнээсээ одоо дими юм харсан байх л гэж бодож. За таны таамаг. Тий, миний таамаг бол тэгж бодож. Түүнээс ч тийм үстэй. Тэгэхээр энэ манай энэ амгалан 50 Гэхдээ шүү дээ. хин орж ирээд 100 сая төгрөг авч байгаа юм. Гэхдээ наа чи яг анхны мэдүүлэг айгүй гоё орж иж байгаа хгүй мэдээлэл нь. Цайвар өстэй байх магадaltaй амьсгаадаад байсан гэдэг чинь ямар нэгэн байдлаар амьсгаж байгаа хүний өстэй байсан гээгүй. Тийм байж магадгүй гэж байна. Тийм тэгэхээр чинь өстэй амьсгаадалтнаас хүний өсний өнгийг харж мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр ангараг айсан ч байгаагүй ч ямар нэгэн байдлаар харсан байгаа байхгүй юу? Ер нь бол харсан байгаа байхгүй юу? Ер нь бол ангараг ихэнхдээ унтчихдаг хүн шүү дээ. Ажлаа хийдэггүй унтаад байж идэг гэж хэлсэн. Унтчихдаг хүний үгээр үг хийх хэрэг байна уу? За ангаргаа дуустаасаа. анжаа хэлснээр тийм хүний үгээр үг хийх хэрэг байна Ангараг уу? бол ихний ээлжинд хагас дотоо ч гэсэн харсан хүн байгаа шүү. Гэтэ тэр чинь гол нэрч байхгүй. Ганцхан нэрч байгаа нь ангарах штэ. Одоохон За одоо тэгвэл хоёр дахь асуулт. Сэжүүр өглөө. За. Сэжүүр 2. За. Эдмөрийн баримт болох цүнх үлдсэн. За мөнгө нь гараа явцсан. Гэхдээ намайгийн хэлснээр цүнх намайг ирэхэд хоосон байсан.
номоо ороод ирлээ. Ачаачтай хоёр. За цонхны хажуугийн хевсэн дээр эмэгтэй хүний гутлын өсгийний мөр үлдсэн байсан гэжээ. Өсгийтэй гутал өмсдөг хүн хэн байж болох вэ? Яагаад? Оо за. За өсгөөтэй гутлын мөр гараад ирсэн үү? за Йоо ямар амар хэрэг вэ? Начаад. Цагаан өстэй. Ямар амар хэрэг вэ? Йоо яа тана. яа сайн хэрэг вэ? Илэрх юм уу даа? За Би өөрөө хулгайлцсан юм аа. за чи энийг гэж бодож байна. Номоо гэж бодож юм би. За Тий. Би одоо ингээд бүсгүүчүүдийнхээ бас стил загвар ингээ харахаар номоо өсгөөтэй гуталтай ирдэг ажил дээр. за Байн бошилтэй. Ирээл сольдсон штэ хаа. Тийм л дээ. Тий. Гэхдээ бусд нь өсгөөтэй гуталтай ирэх хүн номоогоос багтаал буураад байгаа байхгүй юу? за Тэгэхээр Би яг энэ биш тий хаа. тий биш. Тэгэхээр би яг энэ шалтгааны улмаас эхний ээлжинд номог өөрөө байж гэж би сэжгэлж байна. Яг энэ өгөгдөлтэй шүү. Өөрхийн амьтад би мөнгөнд байхгүй зүгээр хоосон уутны хажуугаар өсгөтэй гуталтайгаа алхсан байж болох уу? Байж болно. Гэхдээ та сэжгэлж. болно шүү дээ. тэгээ За, яагаад тийм бэ, өсгийтэй тий. гутлаа солиогүй? Тий. Үгүй харин солих юм бол Гэхдээ чи цаг алдсан шүү дээ. Хэрвээ чи мөнгө авах гэж гарахтаа гутлаа сольж мölж явах юм бол цаг алдсан шүү дээ. Тийш Гадуурамстайгаа давхиж орж ид уутын үлдээгээ доторхыг аваад бушуун гарахтаа гутлаа сольж ямчихгүй л байгаа байхгүй цаг хугацаанд. за За. чинийхэр бол номоо сэжтэй дээр бууж байна. номоо Одоо 2 дугаар өгөгдөл дээр бол За. номоо дээр бууж байна. За. аашгүй надаас олдлоо. Та зөөсөн байж болно ер нь бол. Би авч өгөө та зөөсөн байж болно. Хам хэрэгтэй Ер байж нь бол болно. тийм энд бол таамаг бол яваад л энэ. За, за, Дараагийн за. өгөгдөл дээр юу болохыг бол таашгүй нэр. За би чамцаагийн түрүү бол хувьд. үзэд харсан байгаа шүү дээ. Хутга шидэж үзсэн. Ерөнхийдөө бол би нэг юм манай ирчүүд донд далд хүсэлтэй хүн байж магадгүй те. Байж Эмэгтэй болно хүний арай. магадгүй анжаах гүүж ороо те. Номыг өсгөт гутал ямар хөөрг Чихэж хийгээд өсөөд. миний хөлн багтах нь уу гэд үзсэн. Байж болно. Сандраа те. Тэгээ тэр үед тэр 100 саяг болсон байж болно шүү дээ. Тэгээ тэр дотор Дахиад нэг гутга шидэд үзэж дөвд өмсүүлж байгаа. Одоо цаашаагүй. Одоо наашаагүй. Би нэгэд өгсөн байгаа өшөө. цаа чин дайлцчихээ сая. Би хааштай өгсөн. Баг өсгийг шүү. Намайг хэвээр удаа худлах гэсэн. Сая самар хараад нүд амар орж шүү. Би яасан ингэ. Над руу харахгүй Хацсан харцсан. тогтохгүй. Хацсан тогтохгүй. Үлгэнэд байна уу? Дайлцчихээ таа. Энэ айгүй хэцүү байна. Чацаараа харахтай буруутаад харахгүй гэдэг бас буруутчаад байгаа. Дайлцчихээ таагүй тэр түрүүнээс хойш уугна хараад байгаа. Харсаж буруутаад хараагүй ч Над буруутчаад руу байгаа. хардаа хоёул 10 секунд За. зүтэлцээ за. Биш байна биш. За яг миний таамаг. За. Гэхдээ яг би Чиний 100% бол таны гэж бас бодохгүй. Чи бол хоёр дахь таамаг дээр чи намайг гэж байгаа юм байна тийм үү? Яг би харин Хоёр 100% тасаа бол гэж хэлж. хэлэхгүй байгаа шүү дээ. Та бол миний сэжигтэн нэг байхгүй юу? За, за, Сэжигтэн хоёр бол тэгээд одоо цаан ч нөгөө цайвар өстэй нөгөө өөр хоёр хүн байгаа да. Тэр хоёр бол Нэг нь дүүбэл хэлээ. өмсөх бас магадлалтай Нэг их нь гэж хэлээ. үү. Ари Эрик хоёр байгаа шүү дээ. Эрикач. Тэгтээ хараа Эрика ихч бол бас магадлал өндөрт. Яагаад тэр нөө үсэн юм буржгаар учраас айгуу сайн нүдэнд бол харагдах байхгүй юу? Ангаргийн нүдэнд одоо тэр хүн амьсгаадаад Тийш. эргээд харахад тэр Эрика ч үсэн бас гүүж бидний хахад амьсгаад чинь тийш үс бас. тэгээд та ч одоо яаж Тийш. ингэж. Амьсгаануудыг чи итгэхэд байсан гэж. За ямар ч тач би тэгвэл Эрикач анжаа хоёр гэж байгаас ирдэж. За би өштэй одоо энэ хоёр дахь таамаг орж ирснээр бол юу бодож байна. Эрикаг сэжгэлж байна. За яагаад гэвэл цайвар өстэй айри бол цааталт суудаг учраас шууд цаашаа яваад өгнө. За. Ширээний цаатлаар яваад өгнө. Номогийн тал руу орж Тойрж суудаг орж хүн ирж байгаа бол нь Эрика. За. Эрика. За тэгэд цайвар ус таарж гин. Эрика ч бас дупл мөбл өмсөн шүү дээ. Эмэгтэй хүн юм чинь. Дупл мөбл өмссөн байх. За тэгэд тэрнгөөр ингээ явахдаа одоо жишээлбэл номоо шиг хөнгөн жингийн хүн бол тэр манай энэ дороожин дээр дуплийн мөр гартал бас хэцүү шүү. Наа ч бас нэг таамаг байхгүй. Жин ихтэй хүн те тэнд байж ш тэр Шигдэж уул мөрн. шигдэж уул мөрн Энэ удаан түрүүний байж. чихэж өмсдөг рүү Тий. өгч байна та. Тэгэхгүй бол бас юу Өнөө, шүү өнөө, тий тийм хэцүү шүү. шүү. За Тий. тэгээд эн чинь өштэй 100 сая төгрөгийг уутанд хийгээд тэр торноос нь гаргаад уутанд хийгээд юу вэ? Цүнхнээс нь гаргаа уутанд хийгээд аваад гарахын тулд бас бяра хэрэгтэй шүү. Байж болно. Тэг баагийн чирж орж ирсэн шүү. Тий. Тэ? Тэгсэн шүү. Тэгэхэд чин тэрийг ингээ хоёр торонд хийгээд юу ч болоогүй юм шиг дэлгүүр эсэж байгаа юм шиг дөөплөн дээр тас хийгээд гараа явчих хүн бол ер нь
ховор шүү. Бас бяртай хүн хэрэгтэй шүү. Боржгор үстэй. Төгсгөлтэй. Хүний эмэгтэй хүний бяр өсөнтэй л байт юм би. Ерөөсөө тийм байгаа. За, намаа. За би бол хөрхийн амтай энэ дотор нь юу байсныг нь мэдэхгүй байсан болохоор хүний цүнх нь хүнд нь хэрэгтэй байх гэж би бол хажууд нь тэгэл хараа зогсож байсан гэж өөрийгөө бодож байна. Гүг чи хэнийг сэжгэлж байна? Тийм болохоор яа. Тэгээд өөрийгөө гин бурууг нотлож штэ манай. За. Тийм болохоор өсгийтэй гутлыг гэхдээ би бас яг хүмүүсийг төөрөлдүүлж гэж бодоод байгаа байхгүй юу? Бас байж магадгүй тий. Өсгийтэй гуталтайгаа явангуудаа очоод гарахтаа өөр гутлымсаа гарсан гэдэг ч юм уу те. Өсгийтэй гутлаа ингээл цүнхэндээ солонгуудаа гарахтаа ингэж тийм болохоор би айрыг чиг яаж сэжгэлж байна бас. Тий. Гэтэ би 100 сая төгрөгийн хэр хүнд гэдгийг би бас мэдэхгүй л байна л да. Ари бол бяртай. 100 сая гэхдээ хараа. Ари бол жинтэй. Аль алинд таарна шүү. Гэхдээ 100 сая төгрөгийг багийн чирж байж нэг тэр эзэн чирж барьж орж исэн гэхээр чинь нэгтийн дэвсгэртэй ч байсан гэж болох нь шүү дээ. Магадгүй тий. Тэгвэл наацсан томроо. 100 сая чинь шүү дээ 20 мянгатын дэвсгэртээрээ ч мангар их мөнгө шүү. Хэр их Мангар их мөнгө шүү. Жин даах нь. Жин даахнахаа 10 хэдэн сая чинь л ийм торон жижигэн торон багтчихдаг шүү дээ. Задгаа мөнгөрөө. хэдэн килограмм байх уу? Хэдэн килограмм байх уу? 10 хэд Нэг бодол чи 2 сая шүү дээ тийм үү? Тий. 2 сая үдэг үстэй. 5 нь 10 сая үдтэй. Тэгвэл 50 бодол тэрнгөр шүү. 50 бод. Тийм 50 бодол мөнгө чи хөөхөн жинтэй шүү. Тийм. Хөөхөн жинтэй. За 20 мянгатаар биш 5 мянгатаар байлаа гэхэд тэр чинь 4 дахь үрж явчих шүү дээ. Тэгэхээр чи нэлээд том болж байна тий. тийм байна. Тийм. Тэгэхээр тэр мөнгөний тоонд биш. Эсвэл цүнх дөрөв байсан гэдэг юм байна. Тийм байна. 100-аас ч их байж магадгүй Тэр шүү. 5 мянгатаар лалаа иччихлаа тийм. Амар их. Яалчгүй чирхээс үр аргагүй. Тийм байна. За тэгээд чи айрыг дээр тогтсон. Цайвар үстэй бай, дүүптэй бай. Яг гүүхт нь салхинд ингээд шаргал үснэ ингэж үлдээд тэгээ ангарах тарагдсан байх гэж байна. Бас магадгүй. Тэг амьсгаадсан тийм ээ. Амьсгаадсан. За. Номоо Та Анжгаа тэгээд Эрика. Эрика Ари. Ари. За дөрөв таамаг. За одоо 3 дугаар асуулт. За Шогийн асуулт ирсэн. За Айгуу шогийн асуулт. бэрдэл байхгүй яах вэ? Хамгийн баян тэр хүн хэн гэдгийг нь бид нар бүгдээрээ мдээгүй байгаа гинэ. За тийм байгаа. За хамгийн баян хэн гэдгийг одоо дотроосоо тодруулж байгаад тэр мөнгө нэрнгээсээ байсан эсхийг тогтоохоор болсон. юу вэ? Анхнаасаа байггүй шүүж болно гэсэн үг. Харин Тийм тэгээд байх нь. тогтоохоор болжээ. Тэгэх ёстой. За тэр баян хүн хэн бэ? Чанцаа. Яахаараа. Гэхдээ энэ чинь миний асуулт үст. Харин чамаас асууж штэ. Гайхлаа штэ. Миний нэрийг хэлэхээр намайг хулгайч гэж байгаа шүү. Өөрийгөө цаанаас шууд Чи өөрийгөө баян хүн болчлоо гэж бодсноо сая. Айлаа шууд чи хулгайсан байх гэж. Чи шууд өөрийгөө баян хүн болчлоо гэж бодсноо. Аа. За чи энийг гэж бодчих. Баян хүн. Энэ дотроос юм хаа Баян хүн. дөрвөөс юм уу те? Энэ дөрвөөс юм уу гаднаас Гүг юм уу? ороос штэ. 20 дотроо л явж байгаа штэ. дотор за. Гэхдээ хэдүүл чи багийн ах чирж орж ирсэн гэж яриа үсттэй. Харин тийм. Гүг яг тэр бол зүгээр таамаг л байсан Чи шүү. зөв анжгаа орж ирсэн юм байна тэрийг. Тийм байна. Анжгаа Чи хэн гэж бодож ийн гэдэг. Тийм штэ тийм. Захирлыг болов гэж бодож байна. Захирал яг нэг мөнгө төгрөний тооцоо хийх гээд те бэлэн мөнгөд орж ирсэн байж болно шүү дээ. Тийм штэ. Өө тэгвэл захирлын өрөө рүү орсон гэсэн үг нөө. Захирлын Тэр цүнхэн захирлын өрөөнд Яг тийм байж та. захирлын өрөөрүүл ер нь одоо хэрвээ захирал гэвэл захирлын өрөөрөө гэхээр тэр талд сууж байгаа хүмүүс ер нь бол айгүй том хэрэгтэн тал байна. Тэгэхээр чи Тэгвэл нөө айрыгаас зайлах. хайргаас зайлахгүй маань. Орж гарч идэх хүн шүү. Амар өөрөө Гэтэл номоо ирэнгуутлаа хоосон цүг хараад захирлыг ирээг байхад юу зогсчихв тэн дотор. Гүг. Намайг Захирлын баян өрөөнд орж штэ. намаа ямар юм бэ хийж явсан юм бол? Үгүй намайг чи баян ордон баян штэ. ордон Бичиг штэ. мичиг цаас гэдэг Тийм баян тийм, ордон. бас Хамгийн нэг ойрын хүн штэ. Гарын ус мүсэг зурулах гэдэг орсон. Аль үед оруул харин эсрэгээрээ А сонь. тэгвэл мөнгө алга болоход захирал буюу хохирч маань өөрөө ирчихсэн байсан юм байна те. Тийм. Энэ За, буур за, тустай энэ ахвал хүн- ер Аа нь яхаа захирал Захирал гээл гэж байгаа юм байна. тогтсон. Тийм буур байна. тустай ахвал ер нь тэгтээ бас айгүй хордон штэ. За Тийм би шүү. бол те би бол багийг гэдэг дээр бол Хатуу зогсож байгаа. хатуу зогсож байгаа. За. Тэр 100 сая төгрөгтэй өөрөө чирж ирэх хүн бол багигаас өөр байхгүй. Би бол 100 сая чирж ирэхээр бол би те нэг хүнд нэг сая төгрөг өгөөд тэр үнээрээ өргүүлээд орж ирэх хэмжээний ухаантай хүн л дээ би. Тэг бана багийн тийм ухаан байхгүй өөрөө чирээл орж ирэх. Амар баг. Тийм тэнэг Тийм шүү ухаан дээ. байхгүй. За би бол тэгж л бодож байна ерөөсөө.
Баваг яах юм байна. За намаа. За би бол хамгийн баян хүнийг нь штэ тий. Анжаах үеж бас магадгүй гэж бодож байна. Өөрийг тий. Анжаах нөгөө нэг баахан бизнеснийхаа нөгөө нэг мөнгнүүдийг нэг цуглуулж мөглуулаад тий. За нэг ажил дээрээс хэл авуу гэжтэйгээд аваад ирсэн ч байхгүй. Тэгвэл ангарагчин анханасаа мөнгөний эзнийг аваа гарч яхад нь харсан юм шүү. Буур тустай хүний. Төв бүжгэнд байсан байхгүй юу? Аваад гарч яхаас аваад орж ирж яхад ч харсан байж мэдээ. Миний мөнгө төв бүжгэнд хажуудлын төв бүжгэнд хийсэн байсан байхгүй юу? Тэнгүү таньжаах бас ингэсэн байж болно зөө. Мөнгөө авчирангуудаа өөрөө авангуудаа алга болчлаа гэж сенсацалж болно өөрөө. Магадгүй цааш үржүүлж хийж болно шүү. Хувьдаа завших гад уу? Хувьдаа завших гад. Байгуулгын мөнгийг юу ч хийж чадах толгой шүү. Тий, тэгээ даатгалаас авах гэж ийсэн. Аваач бас байж болно. Айгуу лахна өгдөг мөгдөө даатгуулсан мөнгөөрөө ч оруулж ирсэн юм билээ мэдэхгүй шүү дээ. За мэдхгүй. За угнаа. Би бол чанцаа гэж бодож байгаа. Яагаад? Чанцаа мөнгөний эзэн бол Баги. Гэхдээ чанцаа жатгаа хэрэглээд Багигаар өөрөөр нь гэрээс нь авч өөрөө авч чадахгүй болохоор жатгаа хэрэглэн гутлаа Баги жатганд нь ороод өөрөө мөнгөө өөрөө үүрээд чанцааруу дөхүүлж ирээд ширийн доор тавьсан байгаа. Чанцаа ямар нэг юмныхаа төлбөрийг авсан байж болов уу? Байж болоо бас тий. Тэгээд сая би юу ч яатъя. Тэгэхээр би зүгээр яг мөнгөний эзэн бол Баги оруулж ирэхэд нөлөөсөн цаад эзэн бол жатга хэрэгсэн чанцаа гэж. Баг яахгүй чанцаа. Ухаангүй явж байгаа байхгүй юу? Өөрийнхөө мөнгийг өөрөөр нь зөөлгүүлээд өөрлөгөө төхүүлж байгаа байхгүй юу? Гүргө хомсдуулсан байсан гэсэн юм ээ тий. За энэ тохиол би чи үсний бас нэг ногоон сор би. Цайвар сор. За. За, Улаанбаатар хотод 17 цаг 32 минут болсон. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч тантай хамт аз жаргалын төлөө Транс Капитал. За. Залуун бизнес эрхлэгчдийг дэмжих зээл Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтраад хэрэгжүүлж байгаа юм байна. За тэгээд залуу бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр нь 35 хүртэлх залуу бизнес эрхлэгчдийг зээлийн санхүүжилтээр хангахын зэрэгцээ, бизнесийн ур чадвар нэмэгдүүлэх сургалт байна, зөвлөмжөөр нь дэмжих юм байна. За бизнесийн өсөлт хөгжил бодиттой хувь нэмрээ оруулахыг зорж байгаа гинэ. Тэгэхээр юу гэдэг бид нар одоо нөгөө стартап эхлүүлчлээ гэхэд яг бизнесээ эхлүүлэх бас нэг юм жоохон мэдгэдэггүй байж болно шүү дээ. Надад энэ тусламж маш их шаардлагатай болно шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр нь бол маш их дэмжлэг үзүүлд юм билээ. Намайг чанцаа 35 өрөөгүй шүү дээ тийм үү? Хүрээг байгаа. Тэгэхээр бид нар бас та хоёр ярьж байгаа бид хоёр одоо өнгөрцөн юм чинь. Юу вэ? Яаж чадж байна? За эднийхээ хамгийн гоё байгаа юм нь зөв зээл өгөөд орхих биш. Зээл авсан хүмүүсийг ингэж халамжилж гин гэсэн үг. Тийм байна. За тэгээ зээлийн үндсэн төлбөрийг нь 12 хүртэлх сараар чөлөөлөх боломжтой байна. Оо ямар гоё. Энд чинь аюу гоё гоос тээ. 6 хүртэлх сарын туршлагатай байж болно гэж байна. За тэгээ 10 сая хүртэлх зээлийг барьцаагүй бас олгочдөг юм байна. За тэгээ мэдээж одоо тэр чинь өөрийн гэсэн хөрөнгөөрөө эхлүүлээд жоохон мөнгө дутчихж болно шүү дээ. Тэр тохиолдолд ийм юм байна хөө. Энэ заавал нэг том компани хэрэг алгав шүү дээ. 6 сарын туршлагатай байхад л хангалттай. Манайх 6 сарын өмнө байгуулагдсан юм а гэхэд зээл өгөх юм шүү дээ. Тийм байна. Тэгэхээр боломж илүү их олоо. Йоо энэ нэг хулгайч хайцсан чи бүх юмыг ингээд би айгуу тийм мөрдөн байцаа гэсэн үзгээс хараад байна. Энэ 10 саяыг бол зүгээр л өгөх яхаа. Тэнгүүт тийм нөгөө нэг халамжлаад байгаа юм дотроо нь юу байгаа гэхээр жишээлбэл сошиал медиа маркетингийн онлайн сургалтыг 6 сарын ирэх хөгжиж болно. За эсвэл бизнесийн захим хорцгуур гэсэн маркетингийн борлуулалтын танхимын сургалтанд бүр хамруулж өгнө гэсэн үг. Бас ингээд нөгөө очиж илүү нөө бодитоор нь сургалтанд хамруулж өгсөн дээ шүү дээ. Яг тэрийг нь хангаад өгч чинь. За бас дижитал маркетингийн платформ хэрэглээний зардлын хөнгөлөлт буюу одоо нөгөө онлайн бичлэг хийгээ тэрийг CapCut-аар янзлдаг ч юм уу, Canva-гаар янзлдаг ч юм уу тийм хөнгөлөлтийг бас өгж болно. За тэгээд зочил CGM-ний үндсэн багцын хөнгөлөлт зэрэг ийм эрхүүдийг өгж байгаа юм байна. Зочил CGM дээр жишээлбэл ингээд бизнесээ ингээд нөгөө нэг рекламдах болцоогийн шууд өгч ийн гэсэн үг шүү дээ. За ийм сайхан боломж олдож байна. Залуу бизнес эрхлэгчид өрөөсөн бизнесээ дараагийн шатанд ахиулах боломж Транс Капитал. Холбооны хугацааны дугаар 18 тэгтэг 16 тэгтэг. За мөн өөрт ойр байрлах салбаруудаараа дамжуулан төргөн шуурхай санхүүгийн хэрэгцээгээ шийдүүлээд авах боломжтой байгаа шүү. За 1800 1600 чи ямар хэцүү хэлж байгаа 18 тэгтэг 16 тэгтэг гэсэн чинь 1800 1600 шүү. Зээчлэхэд маш амархан. За ингээм хамтран ажилласан тантай хамт аз жаргалын төлөө Транс Капитал банк ус санхүүгийн байгууллагатай баярлалаа. За баярлалаа. За дөрөвдүгээр асуулт болсон. Йоо. Над дээр ирж гин баян хүн дотроос тодорсон тохиолдолд мөнгө байсан эсгээ нотлоно гэж байна. Байсан. Өөрөө айгу хүд байлт ороод.
Яаж ч дотлохгүй байгаа те. За тодроогүй болоод ингэж байна. Мөнгө байж байгаад алдагдсан үнэн учраас асуулт үргэлжилж байгаа гэж шүү. За тэгвэл тодроогүй дээр явах. Угаагүй ингэж байгаа штэ. Би чанцаа битээр бол тодорцсон дотор байж байгаа хүмүүс байхгүй юу? Баян хүнээр дотор байж байгаа штэ. Би чи хулгайчаар тодорсон. Ой, тэнчэнээс чи баян хүн чамаг гэсэн штэ. Чамаг баян хүнээр мөнгөний эзэн бодгосон штэ. Багийн боловч энэ хүн засаг эргэлж өөрлөгөөдөө хүүсэн. За би бол нэг хүн байгаа. Энд болохоор захирлыг багийн ахыг гэсэн. Тэгэхээр би бол те дотроос тодроогүй учраас асуулт үргэлжлээ явж байгаа гэж үзэх юм аа шүү. Би бол тий. Мөнгө байсан үгүйг хараагүй ч гэсэн мөнгө байсан гэж яригадад байгаа газарт нэг тод хөмсгний ус байсан гэж айр хэлжээ. Йоо, хөмсгний ус гэдгийг нь яаж мэдж байгаа? Мэдэлгүй яах вэ те? Энэ чинь шинжлэх ухаан өндөр хөгжсөн шүү дээ. Тэр байтугай аль хөмсгнийх байсан бэ гэдгийг ч мэднэ. Ямар хуруугаар зохиж унгаасныг ч мэднэ. Худлаа бороод байгаарай хаа. Мэднэ. За ямар ч байсан хөмсгний ус байж. Харин ч бүр хөмсгний ус гэж хэлж байгаа. Надаа айрыгч бүр илүү сонирхолтой хэлж байгаа байхгүй юу? Яава. Одоо бид нар нэг санал нэгдэж баян хүнээ тодруулаагүй учраас шууд цаашаа үргэлжлэх юм байна. Санал нэгдээгүй байж тийм байх гэдэг байна. Тийм учраас шууд бүгдээрээ цаашаа үргэлжлэх юм байна. За асуулт үргэлжилсэн. Мөнгө байсан үгүйг хараагүй ч гэсэн мөнгө байсан гэж яригадад байгаа газарт нэг тод хөмсгний ус байсан гэж арай хэлжээ. Та хэнийг гэж бодож байна? Яагаад? За та хэл. За би бол баг хөмсггүй амтэн шүү дээ. Уугнагээ хэж бодвол Анжаагийн хүнсийг хараад уугнааг харсан чи шууд тусгаж гэнэ. Ямар амс вэ? Тийм намаагаар би чи хөмсг орчимдоо баг хатсан шахам юм байна. Та ч баг үсгүй юм байна. Ер нь 3 дахь хатсан юм байна. За тэгэхээр хамгийн ууган сэжигтэн бол уугна. Энэ хүний үснээс зүгээр аштаа бол энэ хүний хөмсгийг бүгднийг унгаах юм бол карат бөглөрн шүү. Тийм их үстэй хүн байж тийч. За би бол тэгж бодож байна. За намаа юу гэж бодож байна? Надаа эхлээд нөгөө нэг хөмсгний гэж яаж бидэд байгаа юм бол гэ айрагч өөрөө айгу тийм хулгайлсан юм санагдсан байхгүй юу? Тэг би ингээ яг уугнаахын хөмсгийг харсан чинь нэрэ хөмсгний ус байд юм байна. Гэтэ түрүүний нотлох хүмүүсийг бас нийлүүлж бодох хэрэгтэй шүү дээ. Гэтэл цаа ус гарагдсан. Ус хэдэ гутал байсан. Амьсгаадсан. Тий, гэтэл бас хөмсгний ус гараад ирлээ. Наадах чинь байна шүү дээ. Парик зүүгээд тэ тэгээд өндөр өсгөө төмсөд явж исэн байж болно. Болно. Бас болно. Гэтэ баг уугнаахын хөмсгийг баг сормоос гэж харах юм шүү зарим. Гүү наад чинь бүр хөмсгний ус болгон дээр нь хөмсгний ус гэж шивдсэн байдаг. Заримдаа миний хөмсөн дотроос өгсөн шуум уу гарч ирдэ шүү. Яа алдаа. Хоёр өгсөн шуутай явж байгаа. Өөрөө зассан байдаг шүү. За чи хэнийг гэж бодож байна? Харин тэгээ уугнаах юм болов? Хөмсг өөрөө яг мөн байх юм бол уугнаах л байна л да угаасаа. Яалч байхгүй хоёр хүн уугнаа гэж сэжиглэлээ шүү. За уугнаа чи хэнийг гэж бодож байна? Би бол шал. Би хөмсггүй. Оо шивээс чи гэж яагаад хөмсггүй? Ус биний ч усаа. Миний зүгээр шивээс. Намаа ч айгуу тодорхой. Би хөмсггүй штэ. Ерөөсөө шивээс энэ ерөөсөө. Би ч бараг яг ярил анжаагаас ч байх хөмсгтэй байгаа шүү. Би ч халдсан хүн. За. Би бол анжгаа гэж бодож байгаа. За. Миний нөгөө хэлхнээс үү? Тий, би ингээд одоо дараа нь ямар асуулт ирэхийг мэдэхгүй болохоор ингээд багцаж хэлэх юм а хэлэх гэхээр одоо цагийн зөвөө буруу ингээд бодоод байна л да. Агаад асуулт байгаа шүү. Харин тий, би бас тэгж бодоод байна л да. Тэгэхээр яг миний хөмсгийн хэнийг ашигласан. За таны хөмсгийг авсан байна шүү дээ, тий. Хэргийн газарт ямар нэгэн байдлаар төөрөгдөл үүсгэхийн тулд тэнд хин нэгэн дүүпэл гаргаж ирсэн, нэгэн хөмсг гаргаж ирсэн байна гэж би дүгнж байгаа. Амьсгаадад болон цагаан ус энэ бүх нотлох баримтууд ямар нэгэн байдлаар зүгээр биетэрээ байгаа ч гэдэг гисэн хүн шууд харсан гэрч цагаан үстэй байж магадгүй гэсэн дээр л би ач холбогдол өгөөд анжгаа дээр хэвээрээ байна. Олгорч. За чанцаа. За би хараа ингэж бодож байна. Энэ тэр хөмсгний ус биш баг. Сахал байх бас магадaltaй гэж би бодож байна. За. Хар сахал. За ингээр дахиад анжгаах руу орно. Дараа өдөхгүй. Яа бохон бүзээ.
За. Үгүй би дээрч дуусаагүй шүү дээ та яах гээд. За. Шууд өөр юм ярих гэдэг. Та ядуудаа сайн харж ивэл анжгаа ах маань айгуу гой залуухан хар хөмсөг дотор нуугдчихж байгаа. Цагаан сахлынхан цаана юу Тийм бай. хар нөгөө нэг сахал хар сахал. Ахад наадхыг тодруулж яар хар юм байна гэж. Тийм. Тэгэхээр байж магадгүй эсвэл уугнаахын хөмсгийг авчаад нэрээ төрөгдүүлж иж болно шүү дээ. Тэгэхээр би хараа Эрика ихч анжгаа хоёр дээр ер нь бол холдохгүй гэж. Тэвэрэл байж байгаа. Тэгээ дээрэс нь Эрика агч чинь уугнаахтай нөгөө баян хамт нэвтрүүлэг хөтэлдэг. Нэг зулгаацсан бахад мэдэхгүй ш на хөмсгөн дээр чи нэг өгсөн шүү байна би аваад тэгээд авцсан чинь. Би мэдэхгүй шүү дээ. Тийм. Тэгээ аваад тэрийг шийдэж хийж болно шүү дээ. Үнэ. Тийм. За би тэр уунаг та хоёр намайг гिचлээ тийм үү. За. Улаанбаатар хотод 17 цаг 41 минут болсон. Манай нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар Electrolyte компани ажиллаж байна. Electrolyte компани барилга байр албан байгууллага айл өрхийн цахилгаан материалын найдвартай худалдааны төв юм а. 2012 оноос хойш зах зээлд үйл ажиллагаа явуулж чанартай орос кабель утасуулан гэрэлтүүлэг, унтраалга, розетк зэрэг бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр борлуулж байна. За хэрэглэгчтэй найдвартай өргөн сонголт бүхий бараг хямд үнээр санал болгож байгаа юм байна. За зөвхөн 9 сарын 16-наас 28-ны хооронд 70% хүртэлх хямдралыг зарласан байгаа юм байна. За энэхүү хямдрал нь маш цөөхөн болдог хямдрал учраас та бүхэн бас боломжийг битгий алдаарай. Care, Detroit брэндүүдийн гэрэлтүүлэг, розетик хэрэглэгчийн сэтгэл ханамж бол маш өндөр байдаг юм бүтээгдэхүүн юм байна. За Electrolyte-ийн дэлгүүрт орж үйлчлүүлснээр та шаардлагатай бүх цахилгааны материалыг нэг дороос шийдвэрлэхээс гадна тухтай орчин, кофе, цайгаар дайлуулаад тусайхан. Бодлоо хийчих юм шүү дээ. За салбар 1 нь Улаанбаатар хот Сүхбаатар дөрөв 100 айл цагдаагийн гудамж Electro Market дэлгүүр. Утасны дугаар нь 7811 1617 9 1617 99 1617 Electrolyte цэг имэн гэж сайт байгаа. Мөн та бүхэн Electrolyte LLC дундуур зураас Electro Market гэж бичээд Facebook-ийн хаягийг дагах болцоотой шүү. За ингээд дэмжиж ажилласан Electrolyte компанид баярлалаа. Баярлалаа. Энэ хамгийн амархан дугаар нь 9016 17 юм тийм байна. Тийм 9016 17. За ингээ 5 дугаар асуулт шууд номероор чиглэж байгаа шүү. За. Манусын таамаглыг өстэй энд нар бол үнэхээр эвдэлж байна. Үнэхээр алж байна. За. Эцэст нь их хэл жижиг биетэй хүн үүрээр бүртэлцээд юм зөгөөд байсан. Машиныхын камерт үлдсэн байсан гэж захирал хэлсэн байгаа шүү. Захирал хэлжээ. Хэн байж бодох вэ? За намаа юу? Жижигхэн битэйг л угаасаа л биш дээ. Өг чи тэгээ өөрийгөө сэжгэлж байгаа юм уу? Өөр хүн лөө оруулах минь найз. Энэ өөрийгөө сэжгэлж жижигхэн пагдах хүн шүү. Жижигхэн пагдах хүн. Энэ өөрийгөө сэжгэлж чадах хүн шүү энэ. Айри шигээ доош тонгоогоод исэн болов. Хөлтөөстэй мөнгө таалаад. Яа тэнихгүй те. Өөрийгөө атиж чадаа. Апаа атиж чадаа. Мөнгө тэмээ. Болно. За тэгж бодож байна. Айри гэж бодож байгаа. За. Тий, ерөөсөө ингэж яг өөрийнхөө жинхэнэ өндрийг нууцлаад ингээ албаар ингээ жижигхэн болоод байсан. Тий. За, угнаахын царай бүр. Би яагаад жижигхэн бодохгүй би эвкрэж гэсэн гэж түрэг сэжигдэг олсон царай биш. Энэ илэрхгүй. Энэ амар хэрэг. Яах вэ? Уугны хогрдлын би бас гайгүй штэ метр 64 см өндөр. За энэ нэмээ байна. Яг энэ өгөгдөл төр. Йоо. За. Ямар жаргал байхгүй. Ямар жаргал. Танаа нөгөө хоёр дахь удаага сэжиглээ. Нэмээ харсан тий. Хоосон цүнх байсан, тэнд дүүпл байсан. Дээрээс нь би анжгааг өмнөх хоёр өгөгдөл төр сэжиглсэн. Энэ бол бүлэг хулгай хэрэг байна гэж. За. За чад. Яг энэ өгөгдөл төр бол би нэмээ сэжиглэж байна. За. Яа жижигхэн хүн байгаад байна те. Эрика ихч бол айгу өндөр мэлш метр хэдэн болоо ихч. Намаагаас өндөр байсан. 8. За тэгээ угаасаа надад 2 сэжигтэн байгаа. Тэгэхээр Эрика ихч биш бол анжгаа болчихж байгаа байхгүй. Би яагаад жижигхэн болж харагдах юм? Та тонгоож байна шүү дээ хаа. Жижигхэн би ч метр 72 шүү. Би тонгоод тулаад яах юм? Метр 72 дөө. Би ч гидсэндээ тулаад тонгоож чадахгүй. Мөнгө төвөрчөөд яах юм? Би бодохтой амьсгаадаад байгаа шүү дээ. Анжаах нөгөө мөнгөө дийлж ядаад амьсгаадаад тэг хүн амьсгаадаад ядрахаараа бүгтэн шүү дээ. Бүгтийгөө тэгээ машиныхаа багаж руу жигч ягаад тэнд ингээд айгуу намхан харагдсан. 100 сая төгрөг биднэр нь харсан хүн ямар ч тохиолдолд амьсгаадаг шүү. Ямар ч амьсгаадаг хүн амьсгаадаг шүү. Машины камеранд угаасаа л юмас жижигхэн харагдах юм шүү. Тийм шүү дээ, тийм шүү дээ. Яалаа гэж. Юмас Өөрөөсөө
үзэгдлийг үзэгдэх орчин марч гэдэг. Тэгвэл чи баг уугнаа юм биш үү? Хамгийн өндөр. Ёбс жижиг харагдав. Нэг дотоо өмсгтэй мөнгө тавьчихсан. Борг хөмсгөр бороо хамаагүй цөөрцтэй. Нэг ширхэг дотоо өмсгтэй. Мөнгө өмссөн. Амар гүйчих вэ. Карманаас нэг юм цагаан бараг цоорсон. Бараг амар жижиг болсон. Ёбс жижиг болсон. Паник тэвгний үс шиг юм байж. Ёбс жижиг болж харагдаж байгаа учраас. Тийм л Наач бүрэг уугнаа. Яа Бид хайцсан юм. Мэдээ гэж үзлээ. Ингээ баригдсан юм байж. За манайхаа эрхэм сонсогчтой одоо манай тун удахгүй за яг энэ нэвтрүүлгийн төгсгөлд худалгаачийг манай найруулагч зурагтай нь үзүүлнэ гэсэн. Тэгэхээр наа орж ирж хараарай. Зургийг нь үзүүлнэ гэсэн. Орж ирж хараарай. Манай эрэл үргэлжилсээр байгаа. За тэгээд хэн болж таарсан бэ? Юу болсон бэ? Хин дээр явж ил. Чамдаар явж байгаа шүү. Би юм ярьж ил. Ууг анжрах гэж ирсэн. Анжаахыг сэрдэжсэн. Тэгтээ яаж ч уугнаа. Ёбс жижиг болоод. Уугнаа хэмээр. Би бүр бодоод ирсэн. Яаж ч нэг талыг хөмсөхгүй хүн байх. Хөмсгөр бүр сох явах дутсан. Яасан бол тоолоод үчин чинь нэг дотоо байж юм. сандарч мандрахаар хөмсгөн ундаг хүн юм байна. Яасан бол хөмсгөн хийж унаад Анжрахаас ер нь уугнах гэж нү сайн. Хөсөө альчих гэж байгаа тэгсэн чинь хөмсгөө хийсэн болов. Занжаа. За Ярилцуул. За би бол шүү дээ. Би бол тэр жижиг хүн байсан бол те. Би бат хоёрыг буцаагаас ижиглэж байна. Бат хоёрыг ижиглэж байна. Өөрөө оруулж ир тавьж өөрөө аваа гарсан байх магадaltaй юм байна. Бас байж болж юм. Болно шүү дээ. Өөрөө оруулж ир тавьчаад өөрөө аваа гарсан байх магадaltaй юм байна. Тэгээ бодлоо манусыг тийм үстэй. Би олцсон хэрэгтэйг. За яг би бат хоёрын өсвөл тийм сайхан бат харагдахгүй шүү. Тэгэхээр яаж Тэр чинь тэгээд солиороо дүүпл өмсөө гүйж чадах хүн баг юм. Тийм. Жижигхэн. Тэгээ амсгаад чидэг хүн шүү. За ийм байна. За асуулт 6. За энэ бүх мэдээллүүдээс мөрдөгч та хэнийг 100 сая төгрөг хулгайлсан гэж тогтоосон бэ? Яагаад? Уугнах. За уугнах эхлээрэй. Энэ бүлэг хулгай гэж би өмнө хэлсэн тийм үү? За энэ 2 хүн гэж би бодож ирсэн чинь энийг 4 хүн хулгай хийсэн байна. За. Энэ 4 хүн байна шүү дээ. 3 нь өрөөрөө ороод нэг нь доор мөнгийг багаажинд хийсэн байна. Мөнгө байгаа газрыг номоо зааж өгч хажууд хар зогсож ирсэн. Тэнд анжгаа угн хоёр савлаад үүрээд гарахыг араас нь харахтаа анжгаа миний ард явдсан болохоор ангараг араас нь цагаан толгой харагдаад өнгөрөх шиг боллоо гэж бодоод өнгөрч. Машины камерт жижигхэн хүн юм зөөж бүртгнүүд байхыг харсан тэр хүн камерт өрцсөн бол чанцаа байсан байна. 4 хүний бүлэг хулгай байсан байна. Би бол тэгж бодож байна. Би хулгайч юм уу тий? Бид 4. За. Чаг яг эцсийн тэр мөнгийг машин л зөөж байгаа юм уу Тийм тий? байна. Яг бүлэг 4 хүн байсан. амар юм бэ. За чи юу гэж бодож чинь цаа? За би ингэж бодож байна. Яас хэцүү юм бэ? Түрүүний уугнах талуураас гарах байгаа юм. За манайд ер нь хөмсгөн баг байхгүй болсон хүн л юм болов уу гэж бодож байна. Баг нөгөө энэ харалтаа орж ихтэй хөмсгөн унсаар байгаа тэр зам үүсгэсэн байна шүү дээ. Тэр зам үүсгээ захирлын өрөөнд шидэг ялсан. Замаараа явсаар байгаа тэгээ доошо гараа шүү. Очоод хөмсгөн халдсан болсон. Би хулгайлах хөмсг унаад байдаг юм аа. Би хулгайлах миний хөмсг унаад байдаг юм аа. Тэгээд анчаас савлаад байсан баг. Уугна 4 үлдсэн чааж явсан юм шүү дээ. Уугна 4 үлдсэн намбагаас том харагдсан шүү. Амар шүү. За би болоод шүү дээ. Би бол багийн дээрээ л тогтчих дөө. Ер нь багийн өөрөө мөнгө оруулж ирж тавьчихал тэрийг өөрөө хулгайлж гараад тэгэл манусыг ингээд толгой эргүүлээд манусыг гөрдөж байгаа юм байна. Ер нь бол гөрдөж байгаа. Тийм байх магадaltaй шүү. Тийм гөрдөж байгаа гэж бодож байна. Энэ бол те багийн гэдэг хүний хийсэн зохион байгуулалттай хэрэг байна. Өөрийнх нь хийсэн байж болно. Яг түрүүний миний хэлдгээр нотлох хөрөмтүүдийг газар дээр нүлдэг яваад байна. Тийм. Чамтай өдөр болгоо уулздаг. Чиний чамаас нэг хөмсг аваад
надаас нэг цагаан ус аваад гээд авч ийсэн. надаас нэг цагаан ус аваад тэгэл өөрөө жижиг номоо шиг тэнгуүтэй хайргийн өндөрөс гэдэг авч юунаас өмсөж жинтэй болохоор шигдэж наашгаа яваад тэнгуү тэр чин жинтэй хүн чин шигдээд мөрөн үлдсэн байгаа шүү дээ. Багаас зайлахгүй. За намаа. Би нөгөөний анжгаа хийгээд байсан шүү дээ тий. Яг нөгөө гаргалгаа нь буцаагаад анжаах нөгөө даатгалаас мөнгө авах гэдэг гэж бодсон. Яг тэр нь анжгаа ахын буцаагаад баг яхыг тэгээд байгаатай нэг адилхан л байгаа даа л да. Тий. Би таныг таамаг бол хэвээрээ. тий хэвээрээ. Тий. Одоо хоёр намайг анжгаа гэж бодож байгаа юм байна тийм үү? Тий. За. Урган Тэнд штэ. бол Бүлэг болгоод тэр тэр бол эди бүди юм аа хорги. Юмс жижигэрх үед бүди болсон. Эди бол бүди болсон. Өөрөө удгаад би удгааж гэж сууж байгаа. За. За ингээд Улаанбаатар хотод 17 цаг 51 минут болсон. За одоо ингээд хэдүүлээ жинхэнэ хэрэгтэй хэн байсныг одоо дэлгэцээр үзэх тийм одоо завшаант мужирлээ. За одоо Хэн байх вэ? намайг гүтгэжсэн хүмүүсээ Та мэдж байгаа юм уу? би мартахгүй шүү. Та мэдж байгаа Би юм уу? мэдхгүй бас. Тэгээд та гараад ирүүл яах юм? Тэгвэл би дуруу мартахгүй шүү. Би ста мартахгүй хүн шүү. За гаргаа өгье. Хурдан гаргаж ирээч. За гоё хэн байна? Бурхан би юу шүү. Яана. Эмэгтэй байна. Хүүти хийм болоо. Ямар аим. Яана. Намаа юм шүү. Хурдлуулаач. Намаа юм шүү. Царилэг хүн байна ой. Гэрлэх ч юм уу? Гэрлээ гэсэн чи Намаа штэ. Яа, амиа штэ. Жижигхэн паг. Арайч штэ. Арайч. Намайгаас хаашаа зайлхавд энэ. Хивсэндээ би одоо яасан юм? Сандарч Ингээд дүүлтэйгээр Чи- яцсан юм байна. Чи тэгээ амар гүрих юм а те. Тэгээ намайг яаж байгаа юм хөргийг. Чи намайг яаж байгаа юм? Намайгаас асуу яаж хэрэгээ хийсэн харин. Энэ миний хамар гоё юм аа. Энэ арай өөр юм. Би дөрвийн нийлмэлэг эмхтэй хүн байгаа юм шүү. Энэ хөмсгөн уугнаагийнх байна заяа. Тийм байна. Нүдэн намайгийнх юм уу? Намайг тамиг. Хамар нь чанцаагийнх юм уу? Байж болох. Урууд нь минийх л байна шүү дээ. Хааш би дөрөв. Яа, ингээд мань дөрөв Арайч хийсэн. тий. Энэ мосоо аяа далан шүү. За. За ийм юм боллоо. Би амар юм байна Гэтэ уу? бид нар намайг бодвол бас нэг удаа амар сэжиглээ үсттэй тий. Тэгсэн. Нэг удаа бол амар сэжигж гарч ирсэн шүү дээ. Тэр захирал бол үнэн л харсан байна. Жижиг. Яаж манусыг төрөөсөн? Юмс жижигэрдэг. Тэгээс энэ авшлаа. Битээ хүний шуу шижигдээ. Би тэр эртээ үнийг сэжгэлтэл авсан. Алсан. За. Энэ хүрээд манай өнөөдрийн хулгайчийг ол ажиллагаа өндөрлөж байна. Энэ тийм байна шүү дээ. Намайг байсан байж тээ. Үнэн байна шүү. Намайг чи бол бүр ингээд цагдаа дээр бүртгэлтэй байдгийг байлээ шүү дээ. За ингээд өнөөдрийн манай хулгайчийг ол нэвтрүүлэг маань энэ хүрээд хулгайчийг ол нэвтрүүлэг Бараг шиж аа. Яанаг яах вэ нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Манай нэвтрүүлэгтээ өнөөдөр тантай хамт аз жаргалын төлөө Транскапитал банк санхүүг байгууллага хамтран ажилласан. Та бүхэн 18 цагаас цаг бүрийнхэн 18 цагаас 400-ийн шуугын нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг хүлээн авч сонсоорой. Маргааш илүү хөгжилтэй хөнгөн Яанатай уулзахын төлөө баярлалаа.